За сурагчдаа энэ өдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн хичээл баримт материал судлах, бичих төлөвлөгөө. За хичээлийн зорилго баримт материалыг олон их сурвалжуулж хайж сурах юм хичээл байнамаа. За их сурвалжийг дотор нь түүхийн их сурвалж, за тэгээ анх дахь их сурвалж, за хоёр дахь их сурвалж гэж ингэж ангилдаг. За ер нь их сурвалж гэж юу юм бэ тийм ээ? Тодорхой орон зай цаг хугацаанд болсон үйл явдал ертөнцийн юм үзэгдэл үнэн бодит болохыг гэрчилж буй хөдөлгөөнгүй нотлохоог бүрдүүлэгч бол их сурвалжийг ирдэг. За түүхийн их сурвалж гэдэг нь өнгөрсөн үеийг нотолж чадах бүх хэлбэрт одоо баримт, нотлогоо, археологийн холбоор зоосон мөнгө хэрэглэгдэхүүн, домог яриа, бичгээр болон бусад хэлбэрээр хадгалагдсан ирсэн биет ба биет бус эд зүйлсийг нийтэд нь бол хэлдэг. Эдгээр нь баримт нотлохооны мөн чанар, он цаг, бичиж тэмдэглэсэн ном зохиолын агуулга зэргээс одоо хамаарч анх дахь чих сурвалж болон хоёр дахь чих сурвалж гэж бол ангилдаг. За анх дахь чих сурвалж нь тухайн сэдвийг ойролцоо цаг үед эсвэл бага зэрэг хожуу үед бичгтээ ойролцоо үеийн баримтат бүтээлэр нотлогдох зүйлсийг багтаасан бичгийн дурсгал тухайн цаг үеийн идэвхтэй зүйлсийг бол хэлдэг. За хоёр дахь чих сурвалж гэдэг нь тухайн судалж байгаа сэдвийн цаг үеэс олон зуун жилийн дараа анх дахь бичгийн их сурвалж идэвхтэй зүйлээс шууд болон дан байдлаар ишлэн хуулбарсан ном зохиол, тойл бичиг нэвтрэхэд бол домог яриа зарим бие төвийг бол хоёр дахь чих сурвалж бол багтаасан байдаг. Баримтыг хэвлэмэл одоо материалаас хэрхэн хайх вэ гэж юм тийм ээ. За баримтыг дотор нь бол баримтыг зориулалтаар нь за баримтыг хадгалж байгаа хэлбэрээр нь баримтыг тэмдэгтийн хэлбэрээр нь одоо дараах хэсгүүдэд бол хувааж байна. За баримт нь бол дараах төрлүүдтэй байна. За багшин дэлгэцэн дээр харуулж байна тийм ээ. Гар хүчмэл, зохиолын их бичиг, их зохиол, шинжлэх ухааны судалгааны ном бүтээлүүд, эрдэмтдийн бичсэн диссертац гэх мэтчлийн сүг зураг хүртэлх бол баримтын төрлүүд байна. За баримтыг дотор нь зориулалтаар нь сургалтын үйлдвэрлэлийн шинжлэх ухааны танин мэдгийн лавлгааны утга зохиолын урлагийн албаны гэж бодвол баримтыг хадгалж байгаа хэлбэрээр нэг удастай, олон удастай, хэд хэдэн хуудастай одоо нийлүүлж бичсэн. За туузан, дискэн, цахим, хүний ой санамжийн гэх мэтчлэн бол хадгалж байгаа хэлбэрээр нь баримтыг бол тэмдэгтийн хэлбэрээр нь бичгийн, карт зүйн, нот, дүрслэлийн, сонсгол зүйн, хараа зүйн, хүрэл зүйн гэж бол хэлдэг. За хэвлэгдэх одоо давтамжаар нэг удаагийн, олон удаагийн цуврал гэж баримтуудыг бол ангилдаг байх нэ. За хэвлэгдсэн баримтууд хэвлэн нийтлэгдсэн баримтуудад бол одоо ном тохимол, сонин сэтгүүл, карт, ил загтал, плакат, мэдээ, хуудас, иж бүрэн хэвлэл ордог бол хэвлэн нийтлэгддэг нийтлэгдээгүй одоо баримтуудад бол дараах одоо бичгүүд орно. За гар бичмэлээр байгаа болон хувилагдсан баримтуудад дараах одоо баримтууд ордог байх нэ. За мэдээллийн цахим их сурвалжийг дотор нь мэдээллийн электрон их сурвалж гэнтэй. За жишээлбэл радио, телевиз, интернет бол электрон хэлбэрээр тарааж байгаа бусад мэдээлэл ордог. За компьютерийн тусламжтайгаар хоёр том мэдээллийн их сурвалж нь CD, DVD, дискүүд дээрх одоо мультимедиа электрон тойл бичгүүд байдаг. Эдгээр нь авсаархан хэмжээ багтаагаад одоо шаардлагатай мэдээллийг хайж болоход бол хялбар байдаг. За интернетийг дараах зорилгоор бол ашиглана. За мэдээлэл хайх, өөртөө хэрэгтэй мэдээллийг олж авах, файл болон төрөл бүрийн програмуудыг татаа угашлах, цахим шуудангийн үйлчилгээл бол зэрэг байдаг. За хайлт хийх дараах үндсэн аргууд байна. Сонголт хийх арга, тодорхойлт хийх арга, мэдээллийн веб сайтаа хайх арга, тоон хязгаар тогтоох арга, хуусны гарчгаар хайх, текстийн орон зураг оруулж Google-с хайлт хийх арга байна. Файлын төрлөөр хайлт хийх, хуусныг гарчгаар хайлт хийх юм аргууд байдаг. За эдгээр хайлтуудыг багш нь бас ингэж оруулсан байна. За дараа нь нэмэлт аргууд байна. Одоо шилжүүлэх тооцох арга байна, тоо бодох арга байна, дэлхийн одоо цагуудыг олох арга байна, нийслэлийн хуваарьт бол шалгах юм аргууд байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хичээлийн дараах сорилоо ажиллаарай.